Сайн байцгаана уу? Өсвөрийн доолой нэвтрүүлгийн анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өсвөрийн доолныхаа эхнийхээ зочдоор налах төрийн налахын эхлэлцийн хүүхдийн байтагч болох Балар эдний урахаар ирсэн байна. Орцоо одоо урилга өгцгөөё. Сайн байна уу? Энэ оюун телевизээс явж байгаа өсвөрийн доолойд ороорой гэж үрж байна. За баярлалаа. За та нэг дэх өдөр 18 цагаас. За ажиллаа. Нэг төгтөгтэй. Бүр цаал хамгийн цаал юм шүү дээ. Боён тогтох багшаад урилга авахар ирсэн юм байна л. За. Арцгаач. Сайн байна. Сайн байна. За энэ боён телевизээс явж байгаа Kids Studio-гийн өсвөрийн доолой нэвтрүүлэгт анхны дугаар дүрж байна. Оо ямар хөөрх юм бэ? 5 дахь өдөр 18 цагаас шүү заа багшаа. 5 дахь өдрийн 18 цагаас энэ нэвтрүүлэгт би оролцсон байх тийм үү? Өсвөрийн доолой гээд битари явуулж байгаа нэвтрүүлэгт. За анхны нэвтрүүлэг чинь үү? Тий. Амжилт гэсэн өгтөдөө. Баярлалаа. За. Сайн байцгаана уу? Боён телевизийн өсвөрийн доолой нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Хөтлөгч түшгүй байна. Тэс нанаа. Нэвтрүүлгийн зочноор голомт төлбөр сургуулийн багш зохиолч буян нот хүрэлцэн ирсэн байна. Юуны өмнө танд өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Баярлалаа. Та нартай өдрийн мэнд хүргэе. Анхны нэвтрүүлэгтээ намайг олж оролцсонд баярлалаа. Цаашдын уран бүтээл нэвтрүүлгүүд нь амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдөр бид үе тэнгийн дээрлэлтийн талаар ярих болно. Таны бодлоор яг үе тэнгийн дээрлэлт гэж яг юу вэ? Үеийн хүүхдүүд бие биенээсээ илүүрхэх тийм ээ ба тэгээ бие махбодоо сэтгэл зүйн дарамт үзүүлэхийг үе тэнгийн дээрлэлт гэж хэлнэ. Манай дүүрийн хувьд өсвөр насны хүүхдүүд бие биеэ дээрлэх хандлага нь хэрэг вэ? Манай дүүргийн хувьд өсвөр насныхан бие биенээ дээрлэхсэн энэ асуудлууд бол харьцангуй гайгүй бага гэж би ойлгодог. За юу гэхээр зэрэг мэдээж сургуулийн орчин хүүхдүүд хоорондын асуудал юм чинь те бага зэргийн зөрчлүүд гардаг. Гаргацсан тохиолдолд ангийн багш, нийгмийн ажилтан, эцэгчүүд хамтран ажиллаад энэ асуудлыг газар ахуулгүй шийдэж чаддаг учраас харьцангуй боломжийн гайгүй гэж би үнэлж дугнадаг те. Таны эргэн тойронд дээрлэлттэй учирч исэн хүүхд байдаг болов? Байлгүй яах вэ? Тэ хүүхдүүдийн дунд янз бүрийн зөрчилдөөн гардаг. Ер нь дээрлэлт яагаад үүсдэг вэ гэхээр ер нь дээрлэлтийг ямар хүн гаргаад идэм бэ гэдэг асуудал гарч ийн тийм ээ. Анх багшуулж байхдаа энэ яасан сахилгагүй хүүхэд вэ, яасан зүггүй хүүхэд вэ, яасан хүмүүжлгүй хүүхэд вэ гэж хардаг байжээ. Тэгтэл одоо сүүлийн үед болоод ирэхээр хажим энэ одоо дээрлэлт үйлдэлийг үзүүлээд байгаа хүүхэд маань ямар шалтгааны улмаас, ямар зам төлөвийн улмаас ингээд байна вэ гэдгийг илүү их ойлгож судлахыг бол хичээж байна л да. Хэн нэгэн найзаасаа илүүрхэд, дээрлэхэд, зан суртахууны хувьд олиггүй тааруу үйлдэл үзүүлээд байна гэдэг тэр тухайн хүний сэтгэл зүйд асуудал байна гэсэн үг ээ тийм ээ. Тэгэхээр багш нар бид нар мөн нийгмийн ажилтнууд энэ хүүхдийн сэтгэл зүй тал дээр нэлээд сайн ингээд ажиллах юм шаардлага тулгарч байгаа. Тэр хэрээрээ бид бас өөртөө хөгжүүлэхийг зорж байна. Оройн мөн дүргийн дараагийн зочноор налах дүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлагч мэрэгжилтэн цагдаагийн ахлах тэслэгч Булрардна. Тус хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэрэгжилтэн цагдаагийн ахлах тэслэгч сайн чимэг нар оролцож байна. Юуны өмнө таарт өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан таарт баярлалаа. За эхний асуултаа асууя. Налах төрийн хэмжээж өсвөр насны хүүхдүүд ямар гэмт хэрэг зөрчилд өртөж, хохирох болон холбогдож байгаа талаар мөн хууль эрх зүйн зохицуулалтын талаар яриад өгөөч. За налах төргийн хэмжээнд өсвөр насны хүүхдүүд маань ихэвчлэн өртөж болон хохирч байгаа гэмт хэрэг зөрчил гэвэл хүний биед халдах гэсэн энэ заалтын гэмт хэрэг зөрчлийн төрлөөр одоо
шийтгэл авах тий ийм асуудал их байгаа. Яагаад ингэж орж ийнө гэхээр хүмүүс хүүхдүүд манай өөртөө нөгөө зан харилцааны асуудал юм уу эсвэл бие биендээ нэг жоохон эренгүй хандах энэ асуудлаасаа болоод хин нэгнийхээ биед халдах. За энэ маань эргээд нөгөө нэг биед нь хохирол учрах болон хохирол учраагүй гэсэн хоёр залтаар хоёр зүйлчлэлээр эрүүгийн болон зөрчлөх гэж ялгаж үзээд байгаа байхгүй юу. За тэгээд юу зөрчлийнхээ арга болохоор зөрчлийн тухай хуулийн 5-ын 3 дугаар зүйлд зааснаар 16 наснд хүрсэн буюу өсвөр насны хүүхдүүд маань одоо бие биендээ ямар нэгэн байдлаар гэмтэл учруулахгүй те бид нь гэмтэл учруулаагүй болвол энэ заалтаар арга хэмжээ тооцоод эрүүг хуулийн 11.6 гэсэн заалтаар болохоор хин нэгнийхээ биед нь хөнгөн гэмтэл учруулсан ийм байх юм бол эрүүгийн гэмтэрэг байна гэж үзээд ийм заалтуудаар арга хэмжээ тооцогдож байгаа. Дүүргийн хэмжээнд 2024-оос 2025 онуудад хүүхэд тохирсон болон холбогдсон гэмт хэрэг зөрчлийн тоон үзүүлэлт ямар байгаа вэ? Налах дүүргийн хэмжээнд 2024 онд гэмт хэргийн шинжил 34 байсан. 2025 онд бол 20% буюу бус үзүүлэлттэй байна. Зөрчлийн тухай хувьд гэх юм бол 2024 онд 46% байсан бол 2025 онд 56% буюу төссөн үзүүлэлттэй буюу энэ маань өөрөөр хэлбэл бид нэр одоо цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх хүднээс насан туршаагүй хүүхдүүд болон гэмт хэрэг зөрчил урьдчилан сэргийлэх чиглэлээр аян зохион байгуулж нуугдмал болон далд одоо зөрчлийг илрүүлснээр одоо ийм үзүүлэлттэй байгаа. Өнөөдрийн байдлаар өсвөр насны хүүхдүүдийн хамгийн тулгамдж байгаа зүйл юу вэ? Өсвөр насныханд маань ойлголцол эцэгтэйгээ сайхан нөгөө илэн далангуй ярих тэр ярилцлага жоохон тутамг байт юм болоо да гэж боддөө штэ. Тэгэхээр аав ээж нь магадгүй завгүй гэд тийм ээ хүүхдтэйгээ харьцаанд багваж болж байна. Хүүхэд нөгөө өсвөр насны дээрээ ирээд эхлэхээр зан харилцаа болон сэтгэл зүйн байдлын хувьд өөрчлөлт ордог. За тэр маань болохоор яагаад гэдгийг гэхээр нөгөө нэг хүүхэд наснаасаа том хүн буюу насанд хүрэх явц руу шилжиж орж байгаа болохоор ийм асуудал ингэж нөгөө хүүхдийн бие физиологт явагддаг. За энээсээ үүдээд хүүхэд өөрийгөө ойлгохгүй байх юм уу тий эсвэл хажуудах найз нөхөд гэрийнхэнтэйгээ ойлголцохгүй байх ийм асуудлаас болоод хүүхдүүд ер нь ихэвчлэн эцэг эхтэйг болон найз нөхөдтэйгөө таарамжгүй харилцаа үүсгэх. За энээсээ үүдээд янз бүрийн гэмт хэрэг зөрчлийн хохирогч холбогдогч болох эрсдэл өндөр болчдөг байхгүй юу? Нөгөө сошиалд илүү их цагийг зарцуулж штэ тийм ээ. Гэр бүлийн олон гишүүнд байлахад тэд бүгдээр нэг утас барьж аваад юм уу дэлгэц сараад ингээд сууж байгаа байдал маань зөндөө болон ашигтай цагийг маань хумслах юм уу юм болж л та. За энэ цагаа харин жанхан одоо яг уу биентэйгээ ойлголцдог, тогтож нааддаг, ярилцдаг, зөвлөдөг ийм байдлаар зарцуулах юм бол хүүхдүүд маань харьцангуй сэтгэл санааны хувьд доктортой байх ах л та. Энэ дээр болохоор эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө гэх юм бол эцэг эхчүүд маань нэгдүгээр хүүхдтэйгээ сайн ярилцаж бай. Тэгээд энэ л өөрөө ингээд надтай ярихгүй байгаа штэ. Яриг гэхэр ерөөсөө ингээд ярьдгүй маа гэсэн асуудлаас юм хаалттай байдал хийндээ үүсгэжснээс болоод хүүхдүүд нь янз бүрийн гэмт хэрэг зөрчилд хохирох эрсдэл өндөрлөлцдөг. За энэ дээр эцэг эхчүүд маань сайн нөгөө хүүхдтэйгээ сайн ярилц, хүүхд чинь хаана юу хийж явж байна гэдгийг бас сайн анхаарч байгаарай. Гэр орондоо ирэхгүй алга болчих, за эсвэл бүр утаснаас салахгүй байгаа ийм тохиолдлуудад нь заавал мэрэгжлийн байгууллагт хандаж зөвлөгөө авч тусламж авч байгаарай та бүхэн. Миний сонсноор хүүхдүүд дээрлэхэлд өртсөн хүмүүслэхээс айдаг. Тэр үнэн болов? Дээрлэхэлд өртсөн тухайгаа хүмүүслэхээс айдаг уу? Үнэн штэ. Өөрөөр хэлбэл одоо тэр яг дээрлэхүүлээд сэтгэл санааны хувьд хэцүү байгаа боловч одоо өөрийгөө сул дорой гэдгээ мэдрүүлэх гэдэг юм шиг ойлголт авдаг юм шиг байгаа. Одоо намайг тэр дээрлэхэд байна, энэ ингэ шоглоод байна гэд аав ээжтэй багштай хэлье гэхээр яах нь хов зөөдөг муу хөлт болчих юм шиг. Аль эсвэл өөрийнхөө сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрөд байгаа юм шиг ийм сэтгэл төрдөг учраас бас эцэг их одоо бусад хүмүүст хэлэхээс эмээдэг байж болно. Энэ сургуулийн дээрлэхэлд үе тэнгийн дээрлэхэл гэдэг асуудлаас болоод хүүхд сэтгэл зүйн одоо нөгөө тийм насан туршийн тийм траума буюу айдас түгшүүртэй болох. За тэгээд бүр хурцдах юм бол бас нэг амнаас нь нэрсдэх юм асуудал үүсдэг. За тэгээд одоо цагдаагийн байгууллагын хувьд бол 2025 онд сургууль дээрээ ангидаа ингээд үе тэнгийн дээрлэхэлд өртөөд байна. Ангийнхаа хүүхдэд дээрлэхүүлээд байна гэсэн нэг гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан байгаа. Таны уул мөр зохиод аутизмтэй хүүхдүүд гардаг гэсэн. Аутизмтэй хүүхдүүдэд нийгэм яаж ханддаг вэ? Аутизм бол одоо нийгмийг маш их зочроож байна л та. Тэгээ сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдүүдийн тоо нэмэгдээл өссөөр л байна. За тэгээд
Аутизм гэдэг маань өөрөө харилцааны эмгэг. Тэр нийгэмтэй харилцаж чадахгүй байгаа хүүхдийг харилцдаг болгоно гэдэг өөрөө маш их хөдөлмөр гэдэг байхгүй. Тэгэхээр магадгүй та нарын эргэн тойронд ангид чинь аутизмын хүрээний эмгэгтэй тийм хүүхэд байх юм бол та нар яг уу найзархаж, тусалж, дэмжиж, сэтгэл зүгээр нэг сайхан өргөж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол тэр хүүхэд маань яг уу нийгмийн харилцаанд хамаагүй дээшлэн, өөртөө итгэл нэмэгдэн, урам зоригтой болох нь шүү дээ. Нийт масс бол аутизмтай хүмүүс тийм ч ээлтэй ханддаггүй. Хараад зарим аутизмтай хүүхдүүд чинь бараг 30 гаруй хувь нь хэл яриа огт ашигладаггүй. Зөвхөн хэрэгцээтэй үедээ л өөрийгөө ойлгуулж хэлдэг байхгүй. Тэгэхээр яд вөхөр зэрэг нөгөө хүүхдээ чинь хүмүүс мэдрэл муутаан байна, хэлгүүн байна. Давтагдмал үйлийг нь ажиглаад энэ нэг жоохон асуудалтай байна ч гэдэг юм уу. Зарим хүмүүс бүр халдварт өвчин ч хийж магадгүй гэсэн ийм хандлагаар ханддаг. Энэ бүхэн яг уу тэр хүүхдүүдэд сөрөг нөлөөтэй бас нийгэмшигт нь тус өгөхгүй нь шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүд бол жирийн л байдаг л хүүхдүүд. Харин та нар яах нь найзалж ямар тал нь давуу байна уу? Найзынхаа тэр давуу талыг нь олоод тэр хүүхдийг хөгжихт нь та бүхэн өөрсдөө дэм болох нь байна шүү дээ. Цагдаагийн байгууллагын хэмжээнд хүүхдийн гэмт хэрэг зөрчлөөс үржилсэн сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авдаг вэ? За цагдаагийн байгууллагаас ерөнхийдөө бол урьдчилан сэргийлэх албанаас биднэрт мэдээлэл өгдөг. Түүний дагуу бид бүх сургуулийн орчим сургуулийн сурагчдад мэдээлэл хийдэг. Мөн захимаар одоо рил постэр хийж байршуулдаг. Энийг маань эцэг эхчүүд болон хүүхдүүддээ сайн үзүүлж ойлгуулах хэрэгтэй. Мөн цагдаагийн байгууллагаас тухайн дүрийн сургуулийн одоо нийгмийн ажилтан болон одоо өөр сургалт авах хүсэлтэй газрууд бол одоо манай цагдаагийн байгууллагад хандах юм бол бидний үр талгуу өргөж нээлттэй аль одоо байгууллагад одоо татгалзах зүйлгүй очиж урьдчилан сэргийлэх үднээс мэдээлэл одоо сургалт авах боломжтой. Хэдий сайн бид нэр урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ зохион байгуулна. Төдий жинээ гэмт хэрэг зөрчил болон хүүхэд маань гэмт хэрэг зөрчил охирогч холбогдож болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Сүүлийн үед бие мах бодос илүү сэтгэл зүй дарамт их болсон байна. Та энэ талаар юу гэж бодож байна? За сэтгэл зүйн дарамт гэдэг бол доромжлох, хочлох, за тэгээд бусдаас тусгаарлах, сул талаар нь дээрлэх, нэр хоч өгөх. За сошиал сүлжээнд бол дарамтсан муухай үгтэй мессеж өгөх, эсвэл олон нийтийн сүлжээнд нэр хүндэд нь халдах гэх мэтчтэнгийн энэ үйлдэлд орж ийн л та. За ингээд энэ бие махбодын хүчирхийллээс илүү ийм сэтгэл зүйн дарамтанд өртчихсөн хүүхэд бол бас л сэтгэл санаагаар их унана. За бүр тэр битгий хийлээ амиа хорлох хүртэл тохиолдол гарч ирсэн. Тэгээ энэ бол их хортой. Дээрлэлт гэдэг маань бие биенээ очиж өдөө хатгах, зохих ийм үйлдэл бас илэрнэ. Энэ мань даймжраа цаашаа одоо нэг найзгаа зогч байвал нөгөө найзтай очиод буруу зөвүүд тий ингэж болохгүй, энэ бол болохгүй буруу зүйлээ гэдгийг ойлгуулаа хэлж явах хэрэгтэй. Ингэж хэлэхгүй одоо нэгэн дээрлэгээ явж байтал найзгаа өмөрөхгүй, эсвэл бол харсан ч хараагүй чимээгүй ингээд өнгөрвөл энэ маань даймжраад дээрлэлт болон лавшраад одоо нөгөө хүүхэд маань аргагүй байдалд орох, ганцаардах ийм шинж тэмдэглэдэг. Яагаад тийм дээрлэлт үүсэж байгаа юм бэ гэхээр дээрлэгч хүүхэд хаана ямар орчинд өссөн юм, сэтгэл зүйн ямар төлөв байдлаас нөлөөлөд тэр хүүхэд ингэж байгаа тийм үү? За энэ бүхнийг нь хэлж залруулах ямар арга байна? Энэ дээр одоо багш нар, нийгмийн ажилтнууд, бас эцэгчүүд, бас үеийн та нар ч гэсэн яах вэ? Ажиглаж судалж энэ хүүхдүүдийг засаж залруулахаар хичээж ажиллах шаардлагатай болж байна тийм ээ. За тэгэхээр угаасаа дээрлэлт гэдэг бол нийгэмд маш их хор хохиролтой зүйл байгаа. За хүн болгон эрүүл сарвал за бас яг аюулгүй ийм орчинд амьдрах эрхтэй шүү дээ. Тэгэл энэ эрхийг нь зөрчөөд байна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр цаашдаа яах нь ийм асуудлыг үүсгэхгүй байхын тулд анханасаа яг хүүхэд бүр өөрийнхөө сэтгэл зүйд байгаа асуудлыг олж харах, цэгцдэх, алдаа байвал түүнийгээ засах юм шаардлага гарч ирж байна тийм үү? Дээрлэлтийн хор хөнөөлөл үү шээ? Сэтгэл санааны хямралд орно, өөртөө итгэлгүй болно. За тэгээд нийгмээс тусгаарлагдана. Цаашлаад одоо урам зориггүй болчихсон хүн юу хийх вэ тийм ээ? Тэгэд энэ сэтгэл зүйн асуудлаас болоод бас биеийн өвчин, шаналл
ийм зүйл бас нөлөөтэй байдаг гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр энэ дээрдэлтийн нөлөө гэдэг бол хор хохирол бол асар их болж байгаа. Тэгэхээр энэ орчин цаг үед хүн болгон ирээдүгөө ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Гээлэг сайхан байгаасаа гэж хүсдэг шүү дээ. Тэгвэл энэ дээрдэлтийн уул мөр сэтгэл зүйн энэ хохирол болвол энэ сайхан байх энэ байдлаас нь яах нь хоошин татдаг байх нь шүү дээ. Тийм учраас энэ бол асар сөрөг үр дагавартай зүйл байгаа. Та хоёрт өсвөр насны хүүхдүүдэд хандаж хэлэх үг байгаа юу? Хүүхдүүд маань одоо нэг зөвхөн одоо үед яг нэг дагаж мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн актын дээр ч гэсэн яг нэг хүүхдийн эрхийг арай илүү тавиад үзсэн. Түүнээс улбалаад ч юм уу хүүхдүүд маань эцэг эхээсээ нэг үг сонсохдоо энэ намайг ингээд энэ аав намайг ингээд арамтлаад энэ дээрлэхэд энэ гэдэг юмыг айгүйх ярьдаг болсон байхгүй юу? Эрх гэдэг зүйлийн хажуугаар үүрэг хариуцлага гэж юм байдаг. Миний дүүнэр аав ээжтэйгээ эвтэй байгаад найз нөхөдтэйгөө ч гэсэн харилцаан дээрээ сайн анхаарж байгаарай. Хажууд чинь хэн нэгэн дээрлэхэд өртөөд эсвэл хэн нэгэн гэмт хэрэг зөрчлийн хохирогч болсон бол сургуулийн нийгмийн ажилтан анги удирдсан багш за эсвэл холбогдох буюу цагдаагийн байгууллага эсвэл дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтсэст заавал мэдэгдэж байгаарай. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Өнөөдөр бид үе тэнгийн дээрлэлтийн тухай ярилцлаа. Ярилцлага өгсөн танд их баярлалаа. За баярлалаа. Монгол орны маань хүүхэд бүр инээж байгээ. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа. Баяр таа.